За бүгдээрээ бүтээлийн тухай үзээд Адам Ева нарыг гайхамшигтай газар байршуулан үүрэг хариуцлага өгснийг нь өнгөрсөн видеогоор үзлээ. Харамсалтай нь үйл явдал цаашд өөрөөр эргэж байгаа. Бурханд дайсан байсан учраас байдал өөрчлөгдсөн. Бурхан шиг бүхнийг чадагч хүчтэй нэгэн биш ч Бурханд дайсгансан бүтээгдсэн нэгэн байсан. Сатан могоон дүрээр Эдений диваажинд ирсэн. Эндээс хүний уналт эхэлж байгаа юм аа. Сатан Бурханыг шууд дийлж чадахгүй. Тэр харин Бурханы төрхийг тээсэн хүмүүсийг худлуугаараа хууран Бурханы төлөвлөгөөг сүрүүлэх гэж оролцсон. Эхлэл 2 дугаар бүлэгт Бурхан Адамд тушаал өгч байгаа. Тэгээд эзэн Бурхан тэр хүнд тушаан чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно гэж хэлсэн. Бурхан эхлээд Адамд аль ч модны жимснээс идэж болно гэж хэлсэн. Гэхдээ харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайшгүй үхэн гэж хэлсэн юм. Тэр нэг модноос бусад ямар ч модны жимснээс идэж болох байсан. Харин тэр нэг модны жимсийг идвэл үхэх байсан юм. Энд Бурханы хэлсэн тушаал байна. Чи бүх модноос идэж болно. Харин ганц л модноос идвэл үхэн гэсэн. Харин Сатан яасан бэ? Могой эмэгтэйд энэ цэцэрлэгт байгаа модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү гэжээ. Эхлээд Сатан худлаа ярьж Ева Бурханы сайхан сэтгэлд хэлсэн үгэнд нь эргэлзээг төрүүлсэн. Илэрхий худлаа ярьж байгааг нь Сатаны хэлсэн үг Бурханы хэлсэн үгийг харьцуулаад харж болохоор л байна. Тэгээд Сатан дахиад худлаа хэлсэн. Могой эмэгтэйд та нар юрөөсөө өгөхгүй гэж хэлсэн байна. Сатан ямар арга хэрэгжилж байгааг бид харж байна. 2 удаа тэр худал ярьж Бурханы хэлснээс төс өөр зүйл хэлээд Еваг хуурч байгаа. Тэгээд яасан гэхлээр тэр жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч тэр нь ч идэж гэж гарч байгаа. Ева Сатаны худал үгэнд итгэсэн. Адам ч итгэсэн. Тэр хоёр Бурхан дуулуургүй байж Сатантай хамт Бурханы эсрэг тал болдог. Бурханы хэлсэн ёсоор энэ дуулуургүй явдал нь маш их гай зовлон хортой үр дагаврыг авчирсан. Адам Ева хоёр хараал авчирв. Энэ хараал ямар цар хүрээтэй байсныг анхаараарай. Гэтэл эзэн Бурхан хүнийг дуудаж чи хаа байна гэсэнд тэрээр би таны чимээг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлв. Адам Бурханаас айсан. Тэр Бурханаас нуугдсан. Эхлэл 2 дугаар бүлгийн төгсгөлд байдал ийм байсан. Адамын Бурхантай харилцаа эвдрээгүй бат бөх байснаа харин одоо эвдэрч гэмээс болоод харилцаа нь сүрсэн байгаа. Өөр юу болдог вэ? Бурхантай харилцаа нь эвдэрснээс эхлээд бусад бүх зүйлд нөлөөлдөг. Адам Ева хоёр дуулуургүй байснаас болж Бурханы хараалыг хүртсэн. Чамаас болж газар хараагдлаа гэж хэлсэн байгаа. Эхлээд газар харагддаг. Газар шороо өр өгөөжтэй байх байсан боловч одоо хогийн ургамал өргөс гаргах болсон. Хүний бүтээлтэй эвдрээгүй бат бөх тэр харилцаатай байсан нь одоо ингээд эвдэрч сүрсэн байгаа. Евад хандсан хараал бас байгаа. Ир нөхрөө чи ирмэлзэн, ир чин чамайг эзэгнэн гэж хэлсэн байгаа. Энэ ишлэлийн утгын талаар олон санал маргаан байдаг ч ямартай Адам Ева хоёрын харилцаанд сэв суусан гэдэг дээр бүгд санал нэгддэг. Нөхөр болон эхнэр хоёрын хооронд зөрчил ан цав гарсан. Энэ ан цав нь тэр хоёрын бүх үр садад байж тэд гим нүгэл доор байх болсон. Тэдний бат бөх дотны сайхан харилцаа эвдэрсэн. Гэхдээ ингээд зогссонгүй. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэж эзэн Бурхан хэлсэн. Хүн төрлөختөн үхдэг болсон яг л Бурханы хэлсэн ёсоор. Эзэн Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хаглуулахаар эдийн цэцэрлэгээс гарган явуулваа.
Одоо тэгээд хүн цэцэрлэгийн гадна амьдрах ёстой болсон. Юу гэсэн үг вэ гэхлээр хүний байдал уг нь ийм байж харин одоо ийм болж өөрчлөгдсөн. Дэлхий рүү хандан хийх байсан үүрэг зорилго нь одоо тун хэцүү болсон. Бүх харилцаанууд нь эмтэрч сүйдсэн. Бурхны ийм байсан төлөвлөгөө зорилго нь бүснөөлөгдсөн байна. Адам Ева хоёр цэцэрлэгт байсан Бурхны алдраас ажиллах ёстой байснаа цэцэрлэгийн гадна ажиллах ёстой болсон. Бурхны төрхийг тээгч бусад хүмүүстэй хамт эв нэгдэлтэйгээр Бурхны зорилгыг хэрэгжүүлэх ёстой байснаа хоорондын харилцаа нь эвдэрсэн, салангит тусдаа хүмүүстэй ажиллах хэрэгтэй болсон. Гим нүгэлтэй харилцаа нь эвдэрсэн хүмүүсээс болж Бурхны дэлхийн ертөнцид зориулсан зорилго бүснсэн байгаа.